Энэ өтрөө угаах марганцын уусмал байна. Спринцовкаг сайтар бүрэн хийгэн шахаж гаргаад шингэндээ дүүрхэд уусмал өөрөө сорогдно. Гаргаж ирээд дээш нь харуулад үлдсэн хийг ингэж шахаж гаргана. Дахиж уусмалдаа дүүрж дүүртэл нь соруулна. За энэ төмпөн байна. Энэ жижиг шилийг үтрээ гэж бодвол спринцовкаг үтрээ руугаа шургуулад ингэж шүршиж угаана. Эсвэл жорлон дээрээ ингэж хоошоо харж суугаад үтрээгээ угааж болно. Эсвэл ванны ирмэг дээр нэг буяараа суугаад нөгөө хөлөө нөгөө ирмэг дээр тавиад угааж болно. Ингэвэл уусмал ваннан дотор асгарна гэсэн үгэ. Үтрээ угааж болохгүй эсрэг залтууд. Сарын тэмдгийн үед умаа хүзүү нэгддэг тул халдвар савлуу орох эрсдэлтэй. Цэвэршрэлтийн үед хэд хураашдаг тул жирэмсэн үед, халуурсан үед, тухайн эмийн бодис таршилтай үед. Уусмал нь бүлээн буюу 20-37 градус. Би та нарт мөөгөн сүрдсэн үед захтнааг хурдан дарах арга хэлж өгье. 500 мл-ийн бүлээн усанд 2 амны том халбах сод хийж хутгана. Дараа нь 2 дусал йод хийж хутгана. Үүгээр үтрээгээ угаана. Угаалга хийсний дараа мөөгөнцөр ба өрөвслийг арилгах үндсэн эмчилгээ хийдэг. Би та бүхэндээ үтрээний мөөгөнцрөөс 3 өдрийн дотор садах аргыг зааж өгье. Манай Африк эмэгтэйчүүд ийм асуудал гарвал үтрээндээ саримс хийчихдэг юм аа. Саримс нь мөөгөнцөр, бактери, вирус, паразитыг устгах нөлөөтэй. Маш хүчтэй ургамлын антибиотик гэж ойлгож болно. Түүгээр нь хэрэглэвэл хүчтэй. Үүнд энгийн зүй утас хэрэгтэй. Дөрөв давхарласан утсанд зүүгээ ингэж сүвлэнэ. Дараа нь зүү утсаа буцалгаж ариутгах хэрэгтэй. Буцалсан усанд зүү утсаа хийж 5 минут буцалгах. Эсвэл бэлэн бусламгай усанд хийж 10 минут тавьж хөргөнө. Нэг ширхэг саримс авч хальсалнаа. Зүүгээрээ саримсаа ингэж бүх талаас нь хатгаж нөхлөнө. Энэ нүхнээс саримсны шүүс шүүрч байх ёстой юм аа. Тэгээд зүүгээрээ саримсаа нэвт хатгаад гаргаад ирлээ. Дараа нь зүүг нь хайчилж авнаа. Үүнийг орой үтрээндээ ингэж хийгээд утсыг нь ил унжуулж унтна. Яг л тампон шиг. Өглөө ингэж гаргана. Амархан байгаа биз? Саримс нь зөвхөн мөөгөнцөр биш, өөр микробыг устгана. Хэвийн үед үтрээг чиглэж, хүчлэлэг байлгадаг ашигтай бактерийг дэмжинэ. Мөн дотроос тараг ууж ашигтай бактериа нөхөрөө. Саримсан дагуулгадах бодисын хүчийг сайжруулахын тулд зүүгээр хатгаж бэлдсэн саримсаа тасалгааны температурт 10 цаг байлгаж байгаад үтрээндээ хийвэл илүү сайн гэж зарим эмэгтэй зөвлөж байна. Аяг буюу полингоркаяг бэлгийн замын үрвсэл, бэлгийн судрал, үргүйдэл арилгах зорилгоор курсээр уудаг. Энэ ургамлыг бутлаад усанд хандалж ууна. Мөн үтрээ ба эр бэлэг эртнээ зэрэг угаах хэрэгтэй. Ургамлын антибиотик агуулдаг тул бактери вирусыг устгадаг. Европт олон зуун жилийн турш ардын эмчилгээнд ашиглаж иржээ. Бэлгийн замын өвчний үед
хэрхэн хэрэглэх зааврыг аг ба спринцовкаг манайхаас худалдан авахдаа заалгаарай. Мөн эрүүл мэндийн баталгаа номны 168 дугаар хуудаснаас шээсний замын үргэлжлэлийг бүрэн эдгэх Афанасьевын аргыг олж үзэж болно. Энэ бол аг. Готовил воду. Эмээ маань түүсэн юм маш гашуун амттай. Спринцийн клизмээр өтрийг угаах нь бага арцгийн хүндийн эрхтнүүд ба өтрээний үргэлжлэлийг намдаан арилгах иж бүрэн эмчилгээний нэг гол хэсэг нь юм а. Өтрийг 3-аас 7 хоногийн турш өдөр бүр угаана. Хувь хүн тус бүр өөрийн хувийн спринцовкатай байх хэрэгтэй. Бусадтай дамжуулж хэрэглэхгүй. Хэрэглэсний дараа усаар сайтар зайлж угаана. Хэрэглэхээс өмнө час халуун усаар дахин угааж ариутгасан байх хэрэгтэй. Орос эмээнаар дээрвээс хамгаалтгүй хавьтлын дараа жирэмслэхээс сэргийлэх халдвараас хамгаалахын тулд өтрээндээ угаалгах гэдэг байв. Гэхдээ энэ нь эрсдлийг буруулдагч 100% найдвартай хамгаалдаггүй гэдгийг санаарай. Эрэгтэй хүмүүс ургамлын хандтай аяганд бэлэг эрхтнээ дүрж 10-аас 15 минутын турш шамалж угаадаг. Зарим эмч зүүгэн шприцээр угааж болно гэж зөвлөж байна. Эрчүүд 10 мл-ийн шприц аваад уусамлаас хоруулаад зүүгэн салгаж тавина. Хошууг нь шээсний сүв рүү жаахан хийгээд аажуухан шахаад дараа нь хэсэгхэн зуур нүхийг нь чимхэж барина. Ингэвэл 90 нас хүртлээр эрхтэн нь босгох болно.